жингээ хасахын тулд хоолтой холбоотой харилцаагаа одоо эрүүл болгох хэрэгтэй болно. Хоолоор дамжуулж тайвширдаг тийм зан дадал танд суусан байж болно. Тэгэхээр хоолоор дамжуулж тайвтгарахаас өмнө яаж өөрөөрөө мэдрэлийн тогтолцоогоо гүн тайтгаруулж амраад сурах вэ? Тэгээд ялангуяа удаан хугацаанд стрессийн төлөвд маш их трауматай явсан бол нүүрс усагтай хоол, гурил, чихэрлэг бүтээгдэхүүн дондох хандлагатай болчдөг. Дээрээс нь кортизол гормон ялгарна. Кортизол гормон их ялгархлаар чинь бие чинь хавгнаа хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа чинь хэвэн явагдахгүй. Дээрээс нь бие чинь аливаа нүүрс усаа чинь биед нь өөх болж хадгалаад энэ нөхөр дандаа аюулд өртсөн юм шиг явж байдаг. Хизээ нэгэн цагт хэрэг болж магадгүйгээд өөхий чинь биед чинь хадгалаад тавихгүй байж болох нь. Тэгэхээр стрессийг арай бууруулж өөрийгөө тайтгаруулж сурах нь байна. За үүн дээр нэмээд энэгшил буюу аливаа харилцаан тайтгарах суллагдах чадамжаа сайжруулах хэрэгтэй гэж хэлмээр байна.